Сайн байцгаана уу Уянга Канада YouTube сувгийн үзэгч сонсогчдоо. Өнөөдөр би та бүхэндээ надад ирээгүй хайр киноны 16 дугаар ангийг бүрэн ихээр нь ярьж өгөхөд бэлэн боллоо. 16 дугаар ангийг маш олон хүн хүлээж байгаа. 16 дугаар ангиа оруулаач гэж бичсэн, комент бичсэн, бас урам өгж байгаа үзэгчид та нартай маш их баярлалаа. 16 дугаар анги дээр өнрөө Амина 2 дахиж уулздаг. Амина балетын сургуультай хичээлээ хийж байтал өнрөө цэцэг барьсаар орж ирнэ. Энэ нь мэдээж Аминаг маш их тогтлуулна. Гэхдээ Аминагийн имэн Аминад өнрөө одоо төгсөх учраас хичээлийн чи сайн хийлгэн шүү. Бити гэрлүүгээ байн хургуулээд цагийн үрээд агараа гэж хэлдэг. Тэгсэн ч гэсэн Амина ч дурлцсан жаахан охин учраас ерөөсөө өнрөөтөө л хамт байвал одоо түүнд ээж нь те имэн бол чухал хэвээр байгаа. За бусад зүйл нэг тийм чухал санагдахгүй. За энэ анги дээр алдар харин хаа очиж ээжтэйгээ уцаар ярихаараа та хоёр сайн уу, Амина сайн уу гэж асуудаг болсон болвол Амина алдаргаа гэж хэлж байгаа. Энэ нийгэм үнэхээр хүл толгоогүй болжээ. Одоо аав нь миний хүү элчин сайдаар томилогдно гэж уулна бид нар хүлээж исэн болвол энэ замбраагүй нийгмээс болж одоо хүмүүс арын хаалгаар ажил төрөлд ордог учраас алдар ихнэр хүүхдтэйгээ буцаж ирэх нэ гэж маш их санаа зовж байгаа. Иймэрхүү үйл явдлууд хандаагүй ангирт болж байхад бүжин эмнэлэг дээр очино. Тэгээ Монголд байдаг нөгөө халдварт өвчин судлалын төв дээр үзүүлээд угаасаа сүрьетэй гэдгийг эмч хэлж байгаа. Гэхдээ харьцуулсан хоёр зургийг хараад таны сүрье бол маш их өндөрсөн байна. Та тэгээд одоо эртхэн үзүүлж иж болоогүй мó хүнд хүчээр ажил хийх хоройтой байдаг. Та хаана ажилдаг вэ гэх мэт зүйлсийг хэлж байгаа. Тэгээд энэ үед бол бүжингийн царай байж байгаа байдал нүдний харц одоо бүх юм яг л нөгөө нэг тогоо хөмөрсөн гэдэг шиг те үнэхээр бүх юм одоо утга учиргүй те дээр нь ямар биеийн сул байгааг энэ 16 дугаар анги дээр маш сайн харуулсан. Харин Амина болохоор тэнд өнрөөгөөс одоо салж чадахгүй те би чамтай л хамт байвал гоё гэж хэлж байгаа. Өнрөө болохоор Амина чи миний мөрөөдлүүдийн нэг хэсэг штэ гэж хэлдэг. Тэгэхээр энэ нь бас Аминад маш их итгэлийг төрүүлсэн. Ир хүн нэг бүдэрсэн газараа тагч бүдэрдэг байхгүй юу? Тэгэж би тэгэж хэлтэрл хайж ингэж яхаар зүгээр ингээл чамангийн ингээл байж болохгүй. 16 дугаар ангийн дунд үеэс хүрлээ гэдэг бас нэг архич нөхөр гарнаа. Тэгээд бүжин маань тэр чигээрээ амьдрал нь ер нь дороотсон учраас тэгээд одоо ангал руу яг л нисэж унжаага маш хурдтайгаар тэгээ нэг хамтран амьдрагчтай болжээ. Тэрийг хүрлээ гэдэм байх. Тэгээ тэр нийтийн байранд нь хамт амьдарж байгаа. Бас нэг ажилгүй нөхөр. Тэгээд ажил олдохгүй байна, намайг авахгүй байна гэсэн юм ярина. Бүжээ болохоор чи битээ тамхи татаачтэй миний одоо биенд муу гэдгийг чи ойлгохгүй байна уу гэж хэлж байгаа. За тэгээд энэ хүрлээ бүжин хоёр бол бүжингийн эрүүл мэндийн талаар одоо ирээдүйн сайн сайхны талаар ярих одоо ямар ч тийм боломжгүй хоёлоос огтуу. Тэгээд ер нь хүн нэг ингэ сэтгэлээр унчхаар тэрнээсээ гарах маш хэцүү шттэ тий. Яг тийм байдалтайгаа хоёр хүн гарна. Тэгээ нөгөө залуу нь шил дуушаах тухай ярин, шил олох тухай ярин тий. Тэрийгээ бас олохгүй, тэрэндээ явахгүй. За тэгээ хүрлээгийн толгоонд нь гинтэн ийм бодол орж ирж байна. Бүжээ чи нэг охинтой эзтэй. Охин ч одоо 16-наас хүрч байгаа эзтэй. Тэгээ чи ингээд охин чинь тэнд ингээд сайхан зүгээр ингээд байж хахаар ер нь хүн ээжигээ харах хэрэгтэй эзтэй. Чи охинтойгоо нэг уулз гэд хэрвээ чи уулзахгүй бол би уулзъя гэдэг мэрэгэн санааг гаргаж ирээд тэгээ энэ хүрлээ одоо бүжингийн охиныг ажил хийж энэ хоёрыг тэжээх ёстой гэдэг одоо тийм охиныг нь бай болгоод тэгээд охиныг олох эрэлт гарч ийн. Энэ нэр урамтай кино шүү. Нэг анги дээр маш олон юмыг үзүүлж үзэгчтэйгээ уйдаадгүй. За 16 дугаар анги дээр нөгөө хүрлээ чин сэцэн аргаараа төгшүүртэй нарахгүй хаалгын тогшоод хандаагүй анд орж ирж байгаа. За тэгээ Аминдаа л бас айтаахнараа л орж ирж байгаа юм л да. Тэгтээ яаж шарсан нэг тийм үл бүтэх хүн тэгээд хин хандаагүй болохоор та хин бэ сэлэсэр гэж шууд тэгж асууж байгаа. За тэгээд ширээний ард суугаад би ач охины чи асуудлаар ярьж байна гэд энэ хоёрыг ярилцаж эхэлнэ. За энэ хооронд нөгөө талд нөгөө Амина ч өнрөөдөө дурлцсан. Өнрөө гэрээс нь моциклтай ирж аваад би чамаа хулгаална гэд аваа явдаг. Тэгээд нэг туулын шуу мэдхгүй ямар ч байсан нэг тийм одоо агаартай байгальтай газар ирж байгаа. Монголд амьдардаг хүмүүс хараад энийг хаана вэ гэдгийг мэдэх байхаа тий. За тэгээд
Амина болохоор тэгэл хүрхэн амт амьдрах тухайгаа яриад энд хоёлаа амьдрал гоё те би чамаас салмааргүй байна. Одоо өнөртөл level бүх юм айгүй гоё аз жаргалтай байгаа. За тэгээд энэ анги дээр гарч байгаа одоо хамгийн том үйл явдал гэвэл Амина дахиад л одоо хаягдаг үлдээ гэхдээ үлдэж байгаа. Яг тэгэхээр өнөрөө ийм сайн найз нь тэгээд нөгөө найзалж исэн охиноосоо салаад Амина цэцэг өгөөд хоёлаа багасаа өөр найзалсан дээр үерхэж байгаа шүү дээ тий. Тэгсэн юунээсээ гадаад руу сургуульд явахаар хөцөлдөж байгаа. Ер нь тэр процесс нь нэлээд сайн явж байгаа. Юу явна гэдгийг хэлээгүй. Тэгээд Аминаг гол эрэг дээр авчирж гар мараа барьж хоёлаа тангараг тавьж байгаа. Тэг ямар ч гэсэн уруул дээр нь үнсэн. Тэгээд үнсчээд явна гэдгээ хэлдэг. Тэгэхээр энэ дээр бол одоо Амина маш их уйлж, маш их гомдж байгаа. Одоо би бүх хүнд л хаягдаад байна гэд имэтгээ ярьж сууж байхдаа хэлдэг байхгүй юу. Би ингээ аавда хаягдсан охин гэд. Тэгээ одоо өнөрөө сургуульд явж байгаа нь энгийн сэтгэл зүйтэй хүмүүст бол нэгэн сургуульд явж байгаа гоё хэрэг бах тий. Аминагийн хувьд бол дахиад хаягдлаа гэсэн байдлаар хүлээж авч байгаа. Харин нөгөө талд нөгөө хүрлэг гэдэг архичин чинь хурж ирээд бүжээгийн нэрээр имэтэн тохироо явж байгаа. Тэр нь болохоор имээгээс нь мөнгө салгаж аваад өргөдөл дээр нь бүжээгээр гар үсэг зуруулна. Тэр өргөдөл нь юу вэ гэхээр Аминаг бүжингийн Амина биш хандагийн Амина болгох ийм чухал өргөдөл байгаамаа. Хууштай тэр хөвч. Миний ярьсныг яахад ойлгохгүй. За. Тэгвэл тэгээд хөлөштэй хүн явуулах шийдэх үл юу дээ. Та нарт тэгээд хэд хэрэгтэй. Тэр мөнгө чинь би өгье л дээ. Тач ямар ухаатай би таны өргөдөд ирсэн юм. Игч юу шүү би таньс мөн ихэгүй шүү. Та өөрөө л үгүйсэн тийм ээ. Гэхдээ байна. Охин хоёрын одоо төлбөр хэд байх вэ? Би бүжин тэр хүсэж байгаа мөнгийг нь өгье л дээ. Хүний амьдралаа гэж хэцүүч юм аа да тий. За хандаггүй хамаг юмаа боогоод гэрээсээ гардаг байхгүй юу? Тэр хамаг юм гэдэгт нь юу вэ гэхээр эмэг бөөж одоо өөртөө байгаа халт мөнгө идлээ. Тэгээ би бодчихлаа. За энэ чи баян аваа юм чинь юмаа ламбард нь тавина гэж байхгүй те хамаг юмаа одоо аваад бүжээд өгөх гэж байгаа юм болов гэд. Тэгсэн чинь нөгөө хүрлээгээд бүжээгийн хамтран амьдрагч ирсэн шүү дээ те. Тэгээ тэр үнтэй тохиролцоо хийсэн. Бүжээд мөнгө өгнө гэсэн. Тэгээд өргөдөл дээр гар үсэг зурулахын тулд бүжээгийн байгаа газар нь ирдэг. Тэр нөгөө нийтийн байр. За тэгээ нийтийн байрны өнгө зүс гэж авах юмгүй, бүжээгийн царай зүс гэж авах юмгүй. Хаалганд огшоод орсон чинь нөгөө хүрлээн шал сохтуу. Гэхдээ энэ эмэгтэйг таньж байгаа. Тэгээ хаалгаа онгойлгоно. Гэхдээ сохтууч гэсэн сохор ухаантай юм уу эсвэл одоо зүгээр байгаа байдал нь тийм сохтуу болсон юм уу те. Ямар ч байсан нэг арх өнөрцөн гэрд нөгөө хандаагаа ч маш гайхаад орж ирнэ. Тэгээ бүжээ орносоо босч ирнэ. Тэгээ нөгөө хүрлээ нь бас хараа ээж ирлээ гэдэг юм аа. Тэгээ бүжээ суугач яасан сэжиглээд байгаа юм уу? Уулзахгүй уцсных ганц уучих уу гэж босч ирж байна. Энэ бол нэрээ үнэхээр элэг гэмтрэм хэсэг. Кино бол ингээд дууссан. Гэхдээ би нэг яриаггүй юмыг үлдээсэн байна. Энэ 16 дугаар ангийн жоохон төгсгөл хэсэг дээр эмээ охин Аминагаас ахин дахин уучлал гуйж байгаа. Энэ нь үнэхээр алдаага ухаарсан юм уу, шалтаа буусан юм уу, эсвэл үүлийн үрээ нэмгэлэх гээд хичээж байгаа юм уу? Яг тийм зүйлс гардаг. За тэгээ та бүхний хүсэн хүлээсэн 16 дугаар ангийг чадан ядан ярьж ямар ч байсан энэ киноныхаа ангийг гүйцнэ гэж та бүхэндээ хэлж 1 сарын туршийн киног ярьлаа. Гэхдээ кино дуусах болоогүй. Дараагийн ангиуд нь орохоор үргэлжлүүлж ярих болно.